Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэнтэйгээ уулзж байгаадаа баяртай байна. Ковид цар тахлын үед biz залуу бизнес эрхлэгчдэд тулгамдж байгаа асуудлуудыг хэрхэн оновчтой зөв шийдлээр давж туулах уу? За ковидын үед залуу бизнес эрхлэгчдэд тулгамдж байгаа асуудлыг дижитал маркетингийн арга хэрэгслүүдийг ашиглан хэрхэн өөрийнхөө бизнес тулгарж байгаа бэрхшээлийг боломж олгох талаар өнөөдрийнхөө уулзалтаар та бүхэнтэйгээ саналаа солилцохоор хүрэлцэн ирсэн байна. За өнөөдрийн миний та бүхэнтэйгээ хэлэлцэж байгаа дижитал маркетингийн агуулга тэр дундаа бизнест тулгарж байгаа залуу бизнес эрхлэгч жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа бизнес эрхлэгчдэд зориулаад маркетингийн зар сурталчилгаа за тэр дундаа дижитал маркетингийн арга хэрэгслүүдийг хэрхэн амжилттай зөв нутагшуулах уу хэрхэн амжилттай хэрэглэх үү тал дээр өөрийнхөө туршлагаас та бүхэндээ хуваалцсан. Та бүхэнтэйгээ туршлага хуваалцах сэдвийн агуулгын хүрээнд ерөнхийдөө дижитал маркетингийн ойлголт юу байгаа юм? За яг энэ глобал 21-р зуунд дижитал маркетингийн гол онцлог бидний үйл ажиллагаанд бизнестэй авч хэрэгжүүлэх ёстой дижитал маркетингийн трендүүд хаашаана явж байгаа талаар хэдүүлээ авч хэлэлцэн. За тэгэхээр дижитал маркетингийн ойлголтуудыг бид бүхэн авч үзэхдээ дижитал маркетинг гэдээ аваад үзэхэд нийтлэгээрээ бид юуг ойлгодог вэ гэхээр магадгүй зөвхөн ганцхан Facebook хуудсан дээр админ эрэхтэй пэйж хөтлөх. За эсвэл зөвхөн нэг группэд зар сурталчилгаагаа хүргэж байгаа тухайн байгууллага өөрөө дижитал маркетингийг хийж ийна гэж юм ойлголттой байгаад байдаг. За харин яг энэ бидний өдөр тутамдаа хэрэгэлдэг хамгийн том сошиал сувгийн нэг хэрэгсэл маань болохоор Facebook, за Instagram, за Facebook-ийн Messenger, за тэгээ Google-ийн эрхэлж та бүхэнд хүргэж яадаг Google-ийн Gmail, Google-ийн хайлтын систем, за магадгүй YouTube ч гэдэг юм ингээд чиглэлээр байгаа энэ бүхий л төрлийн интернетэд холбогдсон хэрэглэгч бизнес эрхлэгчдийг холбож байгаа энэ төлөвүүдийг ашиглахыг цогцоор нь дижитал маркетингийн ойлголт гэж авч үзэж байгаа. Дижитал маркетингийн ойлголтыг яг энэ зурагт үзүүлсэн байгаагаар танай бизнесийн бүтээгдэхүүн хэнд зориулагдаж байгаа. Танай бизнес вебсайттай. Вебсайтаараа орж ирж байгаа хэрэглэгчийнхээ урсгалыг бид бүхэн эцсийн хэрэглэгч болгож авч чадж байна. Эцсийн хэрэглэгч маань магадгүй танай тухайн бизнесийн яг үнэнч хэрэглэгч болж чадж байна уу? Энэ бүхэнд манай дижитал маркетингийн арга хэрэгслэр зөв оновчтой контентын бүтээж хүргэж байна уу? Контент гэдэг ойлголтын дээр зөвхөн бидний дижитал сувгууд дээр оруулж байгаа зураг тууц, видео контент, за магадгүй нийтлэлч гэдэг юм уу бүхий л тэр өөрсдийнхөө мэдлэг ур чадварыг сонгож хэрэглэгчдэд зөвхөн бараа бүтээгдэхүүнийг худалдан ав гэдэг мэдээлэл өгөхөөс илүүтэй яагаад манай бараа бүтээгдэхүүнийг авах ёстой юм? Авснаар ач тус нь ямар байдгийг гэдэг энэ арга аргачлалуудыг дижитал маркетингийн төлөвүүдийг ашиглаж ингэж мэдээлэл болгож хүргэж өгдөг байгаа. За энэ дээрээс аваад үзэх юм бол бид нэр онлайн худалдаа эрхлэгчд ялангуяа анхааралтай сонсох ёстой нэг зүйл нь танай тухайн дижитал орон зай дээр байгаа сувгуудаас мэдээллийг аваад хэрэглэгч орж ирээд худалдан авалт хийхэд дараах 5 шат дамжлагыг дамждаг байна. За тэгэхээр энэхүү шат дамжлага болгон дээр дандаа маркетингийн арга хэрэгслүүд буюу хайлтын систем дээр хамгийн ихэнд гарч ирж чадчихэв үү? Танай вебсайтаар болон пэйж дээр эсвэл Google-ийн хайлтын систем дээрээс илэрч гарч ирж байгаа тэр хэрэглэгчдэд манай мэдээлэл маань аль төрлийн мэдээлэл илүү чухал байна вэ гэдгийг бас бид нэр ингэж оновчилж өгөх хэрэгтэй. За хэрэглэгчд рүүгээ чиглэсэн контентуудыг хийхдээ зөвхөн зурган болон видео контент хийгээд ах нь зөв юм уу? Эсвэл видео контент дотроо бид нэр уламжлалт медиа дээр ашиглагддаг байсан брендийн реклам гэж хэлж болох үс илүү ийм уран сайхны, илүү зохиомжтой заавал олонний танил жижигчд тоглосон үн цэнтэй өндөр өртгөөр бүтдэг сурталчилгааг бид нэр телевизийн оргил цагуудаар эсвэл магадгүй хамгийн үн цэнтэй цагуудаар гарч байгаа өндөр өртөгтэй контентуудыг ивент итгэх байдлаар хүмүүст хүргэдэг байсан бол энэ дижитал сувгийн хамгийн гол тэр дундаа жижиг дунд бизнес эрхлэгчид, стартап залуу бизнес эрхлэгчдэд хамгийн ашиглах ёстой онцлог зүйл нь бол яаж бага зардлаар илүү олон хүнд зөв оновчтой мэдээллийг өгөх үү? Яагаад хэрэглэгчд маань танай бүтээгдэхүүнийг заавал хэрэглэх ёстой гэдэг тэр ойлголтуудыг маш энгийнээр заавал үнэтэй камер, үнэтэй студийн бичлэг хэрэггүйгээр яаж яг юм бодит байдалтай яг танай бүтээгдэхүүн яаж хэрхэн бүтэж байгаа тэр мэдээллүүдийг бизнес эрхлэгч маань өөрөөрөө ингэж тулгуурлаж олонд таниулж яадаг юм энгийн байдаг зүйлсийг илүү хүмүүс хэрэглэж байна. За тэгэхээр танай бизнес чинь өөрөө ямар зах зээл дээр хүргэж өгж байгаа юм. За тэгээд хэрэглэгчдэд чиглэж байгаа танай бүтээгдэхүүн үйлчилгээ чинь өөрөө ямар онцлогтой маркетингийн зорилго стратеги нь ямар байгаагаас хамаарат бид дээр хэлсэнчлэн вебсайттай байх хэрэгтэй юм. Twitter хуудас хэрэглэх хэрэгтэй юм уу? За эсвэл Facebook page, зорилттой групп
ашиглах ёстой юм уу? Эсвэл одоо магадгүй чатботоо ямар төрлийн бизнесийн үйл ажиллагаанд зориулсан чатботыг хөгжүүлэх ёстой юм бэ? Гэт асуултуудаа бид нэр анханасаа стратеги маш оновчтой тодорхойлж иж хэдүүлээ бүтээгдэхүүн үйлчилгээгээ за тэр дундаа зар сурталчилгаагаа хүргэх ёстой. Одоо яг энэ зурагт үзүүлсэн байгаагаар танай өөрийн чинь одоо Facebook хуудас, танай YouTube channel, эсвэл одоо танай хөтэлдэг Instagram-ын хуудасууд дээр байгаа мэдээлүүд маань бол яг бидний өөрсдийн маань удирдчихэд буюу ямар нэг байдлаар төлбөр төлөхгүйгээр өөрсдийн маань одоо ингэж удирдах байгаа медиа сувгууд байгаа. Гэтэл бид нэр өөрсдийнхөө бүтээсэн одоо агуулга контентийг хэрэглэгч та бүхэндээ хүргэхдээ гол хэрэглэгчд маань, гол сегмент маань хэн бэ нүгэд тэр хүмүүстээ зорилттой мэдээлэл өгөхийн тулд одоо бид нэр төлбөрт зар сурталчилгааг ашигладаг. Төлбөр зар сурталчилгаанд ашиглаж байгаа нэг төгрөгөө бид нар яаж буцаагаад 10 төгрөгийн үн цэнтэй болгож хэрэглэгчийг үн цэн үүсгэх вэ гэдэг дээр одоо манай төлбөр зар сурталчилгааны өгөөжийг тооцоолох хэрэгтэй. Харин магадгүй одоо бид бүгдийн ярьдаг viral буюу танаа оруулсан контент магадгүй та хүүхдээ ямар сургуульд өгөх вэ? Таны хүүхдийн ирээдүйн мэрэгжил сонголтод чинь манай сургууль гэдэг юм эсвэл манай сургалтын байгууллага ямар үн цэнийг бий болгож байгаа вэ гэдэг юм агуулгыг шууд манай сургалтын төвд юм уу манай сургуулийг сонгоорой гэдэг мэдээлэл өгөхөөс илүү яг өсвөр насныхны мэрэгжил сонголтод эцэг эхчүүдийн оролцоо ямар байгаа? Яагаад одоо хувийн сургуулийг юм уу эсвэл яагаад танай сургуулийг сонгох ёстой талаарх тэр мэдлэг мэдээллүүдийг олгож түүн дотроо ингэж одоо контент дотор нь зар сурталчилгаа биш юм шигээр одоо зар сурталчилгаа хийх нь одоо манай эцсийн зорилттой хэрэглэгчтэй онож буудах хамгийн одоо тактик болж ашиглагдах хэрэгтэй байдаг. За дижитал хэрэглээ манай Монгол улсад яг ямар байгаа юм бэ гэдэг ойлголтыг энэ дээрээс хэдүүлээ харцгаая. За бизнес эрхлэгчид болон жижиг дунд бизнес эрхлэгчид маань дэлгэцэн дээр гарч байгаачлан бид нэр өөрсдөө одоо энэ дэлхийн хэмжээний одоо Google Analytics, за эсвэл HubSpot, Social Bakers гэдэг юм одоо нөгөө бидний хамгийн сайн нийтлэг хэрэглэдэг Facebook, Instagram, эсвэл Google, Twitter энэ бүх бизнесийн одоо төлөвүүд маань хэрэглэгч бизнес эрхлэгч танд зориулаад дандаа юм мэдлэг мэдээлэл олгох эсвэл одоо дэлхийн шин трендүүдийг зар сурталчилгааны хувьд трендүүд юу байгаа? Бараа бүтээгдэхүүнийг маань шууд худалдаж аваач гэдэг 80% дээр нь ерөөсө бараагаа зарах гээд пост хийгээд байхаасаа илүү агуулга бүтээгээд байхаасаа илүү 20% дээр нь нийт одоо агуулгын маань 20% зөвхөн бараа бүтээгдэхүүнээс сурталчлах. Нөгөө 80% нь яаж хэрэглэгчийн боловсрол олгох вэ? Яаж хэрэглэгчийг educate буюу хэрэглэгчийг өөрийг нь одоо боловсралтай болгосноор тэр хэрэглэгч өөрөө танаа бараа бүтээгдэхүүний талаарх мэдлэг мэдээллийг олж авах тал дээр одоо бид нэр төлхөө ажиллаж явах хэрэгтэй. За тэгээд хамгийн гол одоо бидний дижитал сувгуудаа удирдах байгаа хэрэглэгчдийн хувьд бол одоо загвар хийцийн дизайны хувьд бол Adobe-ийн гаргаж байгаа судалгаануудыг харж явах хэрэгтэй ч гэдэг юм. Тэгээд дээрэс нь одоо суралцагч бизнес эрхлэгчд маань өөрөө жижиг дунд бизнес эрхлэгчийн эзэд маань өөрсдөө дижитал маркетингийн одоо ийм бодит арга туршлагуудаа бусдад хуваалцдаг. Өөрөө одоо хөдөлгөөнд зар сурталчилгаа буюу өөрөө өөрийнхөө бизнесийн брендингийг илэрхийлж явах хэрэгтэй. Хувийн брендингээрээ яаж одоо цахим орчинд өөрийнхөө байгууллагын брендийг үүсгэх вэ? Энэ дээр бол одоо манай жижиг дунд бизнес эрхлэгчдийн хувьд бол жишээлээд авч үзэх юм бол одоо гоо сайхны ламуур брендийн үүсгэн байгуулагч Хулан, за эсвэл одоо Монгол залуучуудын одоо Маяра брендийн үүсгэн байгуулагч Аза, за эсвэл одоо магадгүй манай Томьёо идүүтэйч аппликейшны одоо баяр сайханч гэдэг юм уу. Тэд нар маань одоо нөгөө яаж өөрийнхөө сошиал хуудсанд юм уу эсвэл жижиг дунд бизнес эрхлэгчдэд тулгарч байгаа асуудлуудыг Аза одоо чинь яг өөрийнхөө бодит байдлаар ингэж түгээж өөрөө ингэж контент түгээж байгаа нь бол залуу бизнес эрхлэгчдийн хувьд бол маш одоо юу гэдгийг жишээ авах зүйл байдаг. За харин Mobicom корпорацийн одоо захирал Тацуя Хамада гэдэг эрхэм яагаад одоо хэрэглэгчтэйгээ илүү дотно Монголын топ 100 аж ахуйн нэгжийн захирлуудад юм уу юм төвлөрсөн мэдээллүүдэд өөрөө оролцоод ингээд яваад байгаа юм бэ гэхээр дижитал орон зай дээр ийм дижитал брендингийг одоо тухайн бизнесийн эрхлэгч маань өөрөө бас ингэж үлгэрлэх ёстой гэдгийг жишээлж хэлж байна. Монголчуудын хамгийн их нийтлэг хэрэглэдэг кейс бол одоо ялгаагүй энэ монголчуудын 2.2 сая хэрэглэгч маань Facebook-ийн ийм одоо хэрэглэгчд байгаад байгаа. Гэтэл энэ 2.2 сая хэрэглэгчийн маань 99% нь буюу 95-аас 99% гэж байгаа. 10 хэрэглэгч тутмын 9 нь бүгд мобайлаас гар утаснууд, ухаалаг төхөөрөмжүүд, за эсвэл таблетнууд гэдэг бүгд ингэж үзэж байгаа учраас энэ хэрэглэгчдэд зориулсан жижиг дэлгэцэн зориулсан бид нэр видео контентуудыг хийхдээ ямархуу байдлаар сабтайтл хийх юм. Нийт видео контент үзэж байгаа гар утаснаас видео үзэж байгаа хэрэглэгчдийн талаас илүү хувь нь 70-80% нь дуугүй үздэг учраас текстийн мэдээллүүдээ хүртэл тэн дээр оруулж өгөх хэрэгтэй. Өмнөх слайдн дээр гарч ирсэнчлэн одоо яг бид нэр
Facebook-ийн болон эсвэл Adobe юм уу Google-ийн яг юм албан ёсны трендүүдийн мэдээллүүдийг, тоо мэдээлэл, статистикуудыг бид нэр харж авах хэрэгтэй. За энэ бол одоо яг өнгөрөгч 2021 оны 1 сард гарсан яг одоо монголчуудын сошиал хэрэглээ, монголчуудын интернет болон одоо бүх зан төлөвийн хэрэглээг ингэж жил болгон гаргаж идэг HotSuite гэдэг дижитал аналитикийн програмаас гарсан судалгаа байгаа. Энийг та бүхэн маань яг одоо энэ сэдвээр нь, энэ агуулгаар нь ингээд харах юм бол 60 гаруй хуудастай яг хэрэглэгчдийн хэдэн хувь нь гар утснаасаа үздэг, гар утснаасаа хэрэглэж байгаа контентын хэдэн хувийг нь үзээд байгаа. За бидний сайн мэддэг эрэгтэй эмэгтэй буюу зан хүйсийн насны бүлгийн ялгаатай сегментүүдийг хэрхэн одоо яг мэдээлэл авч хэрэглэж байгаа талаарх маш одоо дэлгэрэнгүй мэдээлэл байдаг. Энийг бас та бүхэн маань илүү дэлгэрүүлж авч үзээрэй гэж бодож байна. За тэр дундаа жижиг дунд бизнес эрхлэгчид дандаа одоо ийм судалгаан дээр үндэслэн одоо юу гэдэг MMCG-ийн гаргасан медиа хэрэглэгчийн зан төлөвийн судалгаа. За эсвэл одоо яг энэ дижитал хэрэглээний 2021 оны монголчуудын хэрэглээ сүүлийн 5 жилээрээ гарсан байгаа энэ аналитикуудыг бас бизнес эрхлэгч болгон маань үзэж өөрийнхөө онцлогт тохирсон одоо трендүүдийг хаашаа явж байгаа талаарх тоо мэдээллүүдийг ингэж авч үзээсэй гэж бодож байна. За эцэст нь хэлэхэд тэгээд өнөөдрийн яг энэ ковид цар тахлын үед сүүлийн 2 жил одоо яг үргэлжилж байгаа энэ локдаун болж байгаа хаалттай энэ хэсгүүдэд бид нэр яаж энэ одоо дэлхийн бүх бизнесүүд ингэж онлайн руу орж ирж байгаа үед бизнес эрхлэгч та өөрийнхөө бизнесийг онлайн орчинд хэрхэн амжилттайгаар байршуулах уу, нутагшуулах уу, яаж интернетэд ухаалаг төхөөрөмжөөр холбогдсон хэрэглэгч бүрийн зүрх сэтгэлд нь одоо яаж өөрийнхөө брендингийг, өөрийнхөө бараа үйлчилгээг хоногшуулах уу, яаж мэдээлэл авж байгаа хэрэглэгчдийг эцсийн худалдан авч болох вэ гэдэг дээр саяны дээрх ярьсан зах зээлийн одоо трендүүдийг түшиглэн контентоо, бараа бүтээгдэхүүнийхээ зөв мэдээллүүдийг хэрэглэгчдэд түгээж ингэж ололт амжилттай байгаасаа гэж хүсэж байна. Тэгээд энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байгаа, гар бие оролцож байгаа залуучуудаа бас сонсож байгаа үзэгчдийнхээ өмнөөс болон оролцогчдийнхоо төлөөлөл болгож ингэж баярлалаа гэж хэлэх нь зөв баг гэж бодож байна. Тэгээд бизнес эрхлэгчид та бүхэн дижитал шилжилтээр амжилттай хийгээсэй гэж хүсэж байна.